Галаа зогсоо гэдэг шиг л гарах байх гэж бодож байгаа. Ягаад тэгэхээр нэгдүгээрт бол энэ засгийн газар бол доктортой цаашаа ажиллах юм боломж олцгоо бол ханга. Тэгээд сая маргалдагч талууд бол хоорондоо бол тодорхой асуудлуудаа шийд. За тэгээд бензин тостой холбоотой энэ асуудлууд байна. Энэ дээр бол тодорхой шийдлүүдээ гаргаад явах гэсэн ийм шийдэл бол үндсэндээ бол яригдж байгаа. Гол нь одоо тэгээд амар хэсгийн даргаыг бас эргүүлэн татах асуудлыг ярих юм биш үстэй. Прокурор мэдээлэл хийгээд 3 үйлсээр ялгчаад татсан гэж байна шүү дээ. Тэгэхээр хоёр тал эвлэрэх юм боломж байх юм уу? Нэгийг ингээд юу нь явуул гэж байна шүү дээ. Гэхдээ одоо ер нь зүгээр удирдах зөвлөлөөс тодорхой хэмжээний шийдвэрүүд гараад энэ намынхаа асуудлуудыг нэг болох хэрэгтэй байна. Нэгдүгээр, хоёрдугаар энэ бүлгийн асуудлуудыг нэг болох хэрэгтэй байна. Ер нь бол бүлэг болоо цаашаа хуралдаад зөв зохистойгоор одоо хурлуудаа хийгээд ингээд явах зүйтэй гэж үзэх хэрэгтэй байна. Ерөнхийдөө ийм зүйлүүд бол яригдж байгаа нам дээр. Тэгэхээр одоо бид нар би бас хэлсэн шүү дээ, улаан зурааснаас бид нар гараад явчлаа. Тэгэхээр одоо буцаад эргээд энэ асуудлуудаа ер нь бол одоо зохицуулах хэл ам уулзах асуудлыг бол зайлшгүй хийх хэрэгтэй байна гэсэн ийм зүйл бол удирдах зөвлөл дээр бол удирдах зөвлөлийн дээр чат үеийн бол яригдж байгаа юм маргааш уралдах хэрэгтэй. Удирдах зүйл одоо тухайлбал бүлгийн дараа тэрүүгээрээ явж гэх юм бүр чиглэх юм. Нөгөө талууд олонхын шийдсэн гэдэг мушгиж яваад байх юм. Ерөнхийдөө бол бүлэг буцаад хуралдаг л дээ. Албан ёсоор ном дүрмийнхээ дагуу хуралдаатахыг. Түүнээсээ одоо би хэлээд байгаа шүү дээ. Тэр бүлгийн даргатай холбоотой асуудал дээр ингээд одоо зурлаад чаргууцаад байх юм нь бол надад байхгүй. Ном дүрмээрээ яваадахыг хоорондоо бүлэг бол ивсэж явах хэрэгтэй. Цаашдаа бол миний барьж байгаа бодлого бол бүлэг нэг л байх нь хамгийн чухал. Нэг л байх хэрэгтэй. Бид эргээд уулзах нүртэй байх хэрэгтэй. Эргээд уулзах бас тодорхой хэмжээний орон зайтай байх хэрэгтэй. Энийг л харж байгаа. Түүнээсээ одоо бүлэг дээр бол энэ даргын асуудал бол нэн тэргүүний асуудал биш шүү дээ. Нэн тэргүүний асуудал биш. Нэг л байх ёстой юм бол ягаад одоо 31 гишүүнчийг оролцохгүй юм бол энэ их хурлын дэд даргаыг бүлгээс одоо санал болгоно тий. За үгүй их хурлын даргаыг за гэтэл чи одоо энэ хүний томилгоог эхлээд бүлгийн даргийнхаа асуудлыг шийдэхгүйгээр энэ хүний томилгоог ярихад бол хэцүү болчиход шийдэж явна үстэй. Одоо тэгээ хуралдаа шийдэж явна үстэй. Би энийг л хэлж шүү дээ. Хуралдаа авахгүй. Хурал тэгээд хуралдаад явахад байдаг л. Өдөр зөвлөлийн тодорхой хэмжээний шийдвэрүүд нь гараад ингээд яваг. Би бол энэ дээр хатуу зогсож байгаа шүү. Өдөр зөвлөл яагаад зүхтаад байгаа. Өнөөдөр хүртэл яагаад өдөр зөвлөл хурлаа хийхгүй байгаад байгаа. Энэ асуудал үүсчээд байхад хамгийн одоо өдөр тутмын үйл ажиллагаа ингээд зохион байгуулад явж явах хэрэгтэй. Өдөр зөвлөл чинь улсын хурлын бүлэг өдөр зөвлөлийн дарга нэнэх байж байгаа та нар нэг асуугаад хач яагаад хуралдахгүй